Монголын дугуйн спортын 2025 оны онцлог үйл явдлууд. Питчит Пиццанюлог 2025 Азийн аврах шалгаруулах тэмцээн. Монгол улсын дугуйн спортын баг тамирчид энэ оны 2 дугаар сарын 7-ноос 16-нд Таиланд улсын Пиццанюлог Питчит хотод болсон Аз твийн аврах шалгаруулах тэмцээнд түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож элит эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд олон улсын хэмжээний мастер Сайн баярын жамбал жамц хүрэл медаль, спортын мастер Хадбаатрын тэмүүлэн залуучуудын U23 ангиллалд Монгол улсын анхны мөнгөн медалийг хүртсэн. Дугуйн спортын түүхэнд Азийн аврах шалгаруулах тэмцээнээс анх удаа элит болон U23 ангиллаас нэгэн зэрэг медаль хүртсэн түүхэн амжилт гаргалаа. Мөн маструудын эрэгтэй, эмэгтэй бүх насны ангиллуудад амжилттай оролцож нэг алт, 7 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Дугуйтай Улаанбаатар 2025 нээлттэй өдрөлөг. Монголын дугуйн холбоо 2025 оныг дугуйн спортыг олон нийтэд таниулан сурталчлах жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтран дугуйтай Улаанбаатар 2025 нээлттэй өдрөлөг, дугуйн парад, засмал замын дугуй, виртуал дугуй, баланс дугуйн тэмцээнүүд, BMX экстрим төрлийн үзүүлэг тоглолтыг өнгөрсөн 5 дугаар сарын 10-ны өдөр төв талбайд зохион байгуулж 5,000 орчим нийслэлчүүдэд дугуйн спортыг таниулан сурталчлав. Tour of Mongolia 2025 олон өдрийн уралдааныг Говьалтай, Ховд, Ус, Завхан аймгийн нутагт зохион байгуулав. Монголын дугуйн холбоо 26 дахь удаагийн Монголын дугуйн олон өдрийн уралдаан Ундаг дугуйн аяллыг улсын хурлын дарга Амар Баясгалангийн эвэлдор баруун 4 аймагт зохион байгуулж 6 хоногийн турш 3 насны ангиллаар уралдаанаа зохиож 603 км зам туулж өрсөлдлөө. Монголын олон өдрийн уралдааны хүрээнд баруун 4 аймагт зохион байгуулсан дугуйн өдрөлгийн үеэр дугуйн спортыг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна аймгийн төв болгонд хүүхдийн тэмцээн уралдаан зохион байгуулж нийт 820 хүүхэд багчуудыг хамруулж насны аваргуудыг ундаг дугуйгаар шагнаж урамшуулсан байна. Монголын дугуйн холбоо цагийн систем нэвтрүүллээ. Монголын дугуйн холбоо орчин үеийн өндөр наривчлал бүхий гараа барайны цагийн системийг 2025 оноос тэмцээн уралдаанд ашиглаж эхэллээ. Германы Race Result брендийн цагийн системийг нэвтрүүлснээр тэмцээний шүүлтийн ажиллагаанд дэвшилт гарч тамирчдын амжилтыг илүү наривчлалтай хэмжих бололцоо бүрдсэн юм. Мөн Монгол улсад зохиогдсон дуатлоны Азийн цомын тэмцээн, триатлоны улсын аврах шалгаруулах тэмцээнүүдэд уг цагийн системийг ажиллуулж Монголын триатлоны холбоог дэмжиж ажилласан. Монголын дугуйчид Азийн шилдэг 3 багийн нэг. Монголын дугуйн холбооны тамирчид гадаадын 30 гаруй тэмцээнүүдэд оролцож Азийн шансаанд Монголын 2 дугуйчин эхний 5 дугаар байрт эрэмблэгдснээр олон улсын дугуйн холбооны шансааны 37 дугаар байр, Азийн дугуйн холбооны шансааны эхний 3-т тогтмол бичигдэж твийн шилдэг 3 багийн байр суурь хадгаллаа. Тэмцээн уралдааны төлөвлөгөөнд баланс байкийг нэвтрүүллээ. Монголын дугуйн холбоо дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, сонирхон хичээлэгсдийн хүрээгээ өргөжүүлэх, тамирчдын залгамж халааг бэлдэж амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-аас 6 насны хүүхдүүдийн дунд баланс байкийн тэмцээнийг 2025 оны тэмцээн уралдааны төлөвлөгөөнд оруулж дугуйтай Улаанбаатар өдрөлөг Tour of Mongolia 2025 хүүхдийн баярын нэрмжит Монгол хүү ирээдүйн дугуйчин тэмцээн, автомашингүй өдөрт зориулсан хүүхдийн дугуйн тэмцээн зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан. Бахрейн 2025 Бахрейн 2025 Азийн залуучуудын наадамд анх удаа баг тамирчтай оролцууллаа.
Монголын дугуйн холбоо 2025 оны 10 дугаар сарын 24-өөс 29-ний өдрүүдэд Бахрейн улсад зохион байгуулагдсан Бахрейн 2025 Азийн залуучуудын 3 дугаар наадамд засмал замын дугуйн төрлөөр анх удаа баг тамирчтай оролцууллаа. Төв ургац клубын тамирчин Мегмар Доржийн Баясгалан, Шилийн богд клубын тамирчин Анандын Эрдэнэчэр, дугуйтай сэлэн клубын тамирчин Эрдэнэ жаргалын Хаширдэн, дугуйтай сэлэн клубын тамирчин Ганс Бүхийн Ариун Хүслэн, Төв ургац клубын тамирчин Үндэс Эрдэнийн Нандин Эрдэнэ, Шилийн богд клубын тамирчин Энх хамгаалангийн Бадам Цэцэг, Төв ургац багийн дасгалжуулагч Батсүх, дугуйтай сэлэн багийн дасгалжуулагч Ням Лавг нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон бөөн гараад холимог багийн уралдаанд амжилттай оролцож Азийн залуучуудын наадамд оролцсон анхдагчид болцгоолоо. Олон улсын хэмжээний мастерыг бүрэгдэрж Монгол улсын гавьяа тамирчин цол хүртлээ. Энэ оны 5 дугаар сард Тайваны Тайпей хотод болсон Дэлхийн мастеруудын олимпиос олон улсын хэмжээний мастер бүрэгдэрж 3 алтан медаль, олон улсын хэмжээний мастер инх 50 мөнгөн медаль хүртсэн. Энэхүү тэмцээнээс улбаалж олон улсын хэмжээний мастер бүрэгдэрж Монгол улсын гавьяа тамирчин цол хүртсэн. Монгол улсын гавьяа тамирчин бүрэгдэрж 1964 онд 16 настайгаас дугуйн спортоор хичээлж эхэлснээс хойш өдий хүртэл тасралтгүй уралдан дугуйн спортоо амьдралынхаа 60 гаруй жилийг холбоод байна. Тэрбээр залуу тамирчдад үлгэр дуурай болж ахмад насандаа ч спортын өндөр амжилт гаргах боломжтойг өөрийн бодит амжилтаараа нотлон харуулсан төдийгүй нийтийн биеийн тамир болон дугуйн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй тамирчин билээ. Монголын дугуйн холбоо Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал өрт чон бүрдлээ. Монголын дугуйн холбооны 2025 оны үйл ажиллагаа амжилт ололтыг Монголын үндэсний олимпийн хороо үнэлж тэргүүн дээд шагнал өрт чон шагналаа хүртээн оны шилдэг спортын холбоо хэмээн өргөмжлөлөө. Монголын дугуйн холбоо түүхэндээ анх удаа энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж авсан юм. Монголын эмэгтэй баг Вьетнамд улсын олон улсын олон өдрийн уралдаанд амжилттай оролцож шагналын тавцанд гарлаа. Монголын эмэгтэй баг тамирчид олон жил завсарласны эцэст олон улсын олон өдрийн тэмцээнд ахин оролцох болж BWS Tour of Vietnam болон BWS Cup тэмцээнд бүтэн багаараа амжилттай оролцож 4 дахь өдрийн гараанд олон улсын хэмжээний мастер Солон 3 дугаар байрт шалгарч шагналын тавцанд зогсож нийлбэр дүнгээр 116 тамирчнаас 10 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн.